Сайн байцгаана уу? Митоки маань энэ 7 хоногийн дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. За энэ удаад ерөн зүгээр хөшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн болгонд ерөн хамаатай сэдвийн талаар ярина. За энэ бол хүний дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг ийм химийн бодисуудын тухай ярьж өгөн. За тэр тусмаа хүн өрчгөөд яаж нөлөөлдөг? За жирэмсэн болох гэж байгаа, эсвэл өршөжүүлэн суулгах эмчилгээнд орох гэж байгаа эмэгтэйчүүдэд энэ ямар хамаатай байдаг юм бэ гэдэг талаар та бүхэндээ тайлбарлаж өгөх болно. За эхлээд ер нь дотоод шүүрлийн булчирхай гэж юу хэлээд байгаа юм? Дотоод шүүрлийн тогтолцоо гэж юу хэлээд байгаа юм гэдгээ тайлбарлаж өгье. За энэ бол хүний бие махбодод маш чухал үүрэгтэй ийм даавар буюу гормонуудыг ялгаруулж яадаг ийм бүтцтэй эрхтнүүдийг нэлэнхүйд нь бол дотоод шүүрлийн тогтолцоо гэж хэлээд байгаа. За энд бол бамбай булчирхай, бүрний дэд булчирхай, за тэгээд тархины тодорхой хэсгүүд, за тэр байтугай өндгөвч, за тэгээд төмсөг гэдтэй эрэхтэй даавар ялгаруулдаг. За энэ бүгд маань ер нь дотоод шүүрлийн тогтолцоог бүрдүүлж яадаг. Тэгээ хүний бие махбодын үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй. За нэг юу гэдэг булчирхаанаас маш бага хэмжээтэй даавар ялгараад тэр нь ингээд цусаар дамжаад тухайн дааврыг ашигладаг эд эрэхтэн дээр очиод эсийн түвшин үйлчлэгээ үзүүлж яадаг маш чухал. Тэгээд энэ маань хямрах юм бол бас эргээд хүний бие махбодод нэлээд тийм хортой үр дагавруудыг үүсгэж яадаг ийм чухал тогтолцоо байдаг. Шинжлэх ухааны хөгжил үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотойгоор бол маш олон химийн бодисууд бидний амьдралд бол хэрэглэн гарч ирсэн. За эдгээр нь бол тухайн үйлдвэрлэлийг хялбарчилж бүтээгдэхүүнүүдийг гайхамшигтай үр дүнд хүргэхээс гадна бас эргээд хүний бие махбодод бол хортой нөлөөлөл бол үзүүлдэг юм гэдг нь бол тогтоогдож эхэлсэн байна. За тэр тусмаа 1000 орчим химийн бодис яг ийм дотоод шүүрлийн тогтолцоонд хортой нөлөө үзүүлж байна гэдгийг бол эрдэмтэд ойлгож баталж эхэлсэн. За эдгээрийг болохоор endocrine disrupting chemicals гэж нэрлэдэг байгаа. За энэ нэр томьёо бол 1990-ад оны эхнээс ингээд яригдаад тэгээ маш эрчимтэй судалгаанууд явагдаад үнэхээр хортой гэдг нь бол тогтоогдоод за тэгээ зарим улс орнууд бүсүүдэд бол эдгээр бодисуудыг бол хэрэглэхийг бүрэн хориглож эхэлсэн байдаг. За тэдгээр бодисууд нь болохоор тэр дотоод шүүрлийн эрхтнүүдэд бол тусгайлан нөлөө үзүүлээд тэгээ бие махбодод олон өвчлөл эмгэг үүсэх суурь шалтгаан болж байна гэж үзэж байгаа. За эдгээрт болохоор пестицид ор үргэлэх юм бол газар тариаланд хэрэгэлдэг ургамлалын гэмтээдэг тэдгээр бактери нингуудыг устгадаг ийм бодисыг хэлж байгаа. За тэгээд бас мөөгөнцрийн эсрэг бодисууд байгаа. За тэгээд төрөл бүрийн үйлдвэрлэлд ашигладаг химийн бодисууд, за пластик хийхэд ашигладаг түүний уян хатан чанар юмнуудыг хангаж өгч идэг зарим бодисууд. За тэгээд энэ фенолийн төрлийн бас бодисууд, металлууд, эмийн бодисууд, за энэ фитоэстрожен гэдэг байгаа. Эдгээр бодисууд бол ер нь ингээд нэлэнхүйдээ дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлдөг гэж хэлээд байгаа. За энэ фитоэстрожен гэдгийг бол дараа нь би илүү сайн тайлбарлаж өгнө. Яагаад гэвэл энийг бол эмэгтэйчүүд санамсаргүй болон санаатай тохиолдлоор бол нэлээд хэрэгэлдэг. Тэгээ эргээд эдгээр нь бас нөхөрч үйл ажиллагаанд зөрүүр нөлөөлөх гэдэг юм байгаа. Тийм учраас энэний талаар бол бүр тусад нь бол ярьж өгнө гэж бодож байгаа. За ихэнх энэ бодисууд буюу EDC-нүүд маань болохоор тосонд уусдаг тийм бодисууд байдаг. Тийм учраас хүний өөхөн идэд ингээд хуримтлагдаад, халдаглагдаад за тэгээд урт хугацаанд давал нэлийн хортой нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. Тэгээ хүний биеэс бол тийм амархан ингээд гадагшилчдаггүй. Ингээд хагас задралын хугацаа урттай ингээд байгаад идэг ийм онцлогтой байдаг. За яаж үйлчилдэг юм бэ гэдгийг жоохон тодруулж өгье. За ер нь бол даавар маань даавар гэдэг нэг бодис байгаа шүү дээ. Тэр маань хүний бие махбодод рецептор буюу хүлээн аваар гэдэг юмтай холбогдож байдаг. За энийг болохоор түлхүүр цаашны зарчим гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол яг тухайн даавар яг өөрийнхөө рецептортой холбогдож ижил үйл ажиллагаагаа явуулдаг байх жишээтэй. За жишээлх юм бол бамбайн дааврууд бол бүх эд эсийн төвшөнд
рецептортэй байдаг. Тийм учраас бамбайн даавар бидний бүх эргэтэн системийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн үг. За гэтэл одоо жишээлбэл нөгөө FSH буюу фолликул хөгжүүлдэг даавар бол жишээлбэл тархинаас ялгардаг тэр даавар зөвхөн тэр фолликулынхаа эсүүдэд л одоо үйлчилж байгаа. Жишээтэй өөр бусад эд эсүүдтэй холбогдож тэдний үйл ажиллагааг нөлөөлж чадахгүй гэсэн үг байна. Тэгэхээр яг ийм нэг зарчмаар бол явагддаг байна. За энийг яагаад хэлээд байгаа юм гэхээр энэ маань нөгөө хортой бодисууд чи яаж үйлчилдэг юм бэ гэдгийг тайлбарлахад хэрэг болоод байгаа. За хамгийн нэг ийм үйлчилдэг механизм нь болохоор гормон мимик гэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг тухайн даавартай ижилхэн төстэй үйлдэл үзүүлээд эхэлдэг. Нөгөө даавартай холбогддог рецепторуудтай очиод холбогдчихдог байна. За тэгээд тухайн даавар байна гэж бодоод нөгөө рецепторууд холбогдчихно. Тэгээд нөгөө үйл ажиллагаагаа явуулаад эхэлдэг. За энэ бол нэлээд бас юм нөлөөлдөг ийм механизм байх нь. За дараагийн механизм нь эсвэл нөгөө рецепторуудыг маань блок хийчихдэг. Өөрөлдөл холбогдоод цаашаа ажиллах боломжгүй болгочдөг. Тэгэнгүүт нөгөө дааврууд маань холбогдож үйл ажиллагаагаа явуулах рецепторгүй хүлээн авааргүй болчихж байна гэсэн үг. За дараагийн нэг механизм нь болохоор тухайн даавруудын нөгөө бий болж нийлэгжих, буцаад эргээд бие махбодоос задарч ялгарах тэр үйл ажиллагаанд нөлөөлөөд ингээ хэмжээг нь янз янз олгоод бие махбодод хуримтлагдахгүйг ингээд зохицуулаад эхэлдэг ийм механизм байдаг. За эсвэл бүр тухайн рецепторыг маш мэдрэмтгий болгочдөг. Өөрөөр хэлэх юм бол за нэг юм даавар ингээ холбогдлоо гэж борцоход рецептор окей хүлээж авлаа, сигналаа цааш нь дамжууллаа, ингээ үйл ажиллагаа явагддаг. Гэтэл хэвийн одоо тэр дааврыг хит их хэмжээтэй юм шиг ч юм уу ямар нэгэн байдлаар тэгж мэдрэгшиж хүлээж аваад идэг. Тэгээ эргээд энэ нь болохоор тухайн эрхтний үйл ажиллагаа юмнуудыг ингээ хямруулад идэг. За ийм хит хитэн механизмаар бол тухайн бодисууд дааврын тогтолцоонд бол нөлөөлдгөө гэсэн үг. За тэгээд эдгээр маань ер нь ямар хортой нөлөө бие махбодод үзүүлдэг гэхэлэр за дархлааны үйл ажиллагаа бол алдагдана. За төрөл бүрийн янз бүрийн хорт хавдрууд үүсэх механизмыг дэмжиж өгдөг. За амьсгалын замгийн эмгэгүүдийн үүсэлтийг бас дэмждэг байх нь. За бодисын солилцооны асуудлуудыг үүсгдэг. За тэр тусмаа чихрийн шижин таргалалт. За энэ таргалалтын дээр бол бүр нэлээд их судалгаа байгаа. Тэгэхээр тухайн бодисууд маань хүний одоо тэр өөхөн эсийн үүсэх хөгжих үйл ажиллагааны төрд оролцдог болох нь бол тогтоогдсон. Тэгээд таргалалт маань эргээд бас олон их одоо өвчний үүсгэр болж байгаа. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой асуудал. Дараа нь зүрх судасны эмгэгүүдийн одоо үүсгэд оролцож болно. За мэдрэлийн болоод хүүхдүүдийн нөгөө суралцах чадварын алдагдалт хүртэл хүргэдэг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд ээжийнхэн хөвлөд байх юм уу? Эсвэл одоо төрсний дараа хэдэн жилийн хугацаанд бол тухайн бодисуудад маш мэдрэг ийм байдаг гэж байгаа. За тэгээд мөн хүн өрчгөн үйл ажиллагааны алдагдалт хүргэдэг байх нэ. За тэгвэл нөхөн өрчгөн үйл ажиллагааны алдагдлаа жоохон дэлгэрүүлээд үзье. За энэ дээр бол эмэгтэйчүүдэд биений эмний мөчлөг ингээд өөрчлөгдөх, алдагдах. За PCOS буюу өндөгч олон уулын хайж хам шинж. За нөгөө охтуудыг маань зоогоод идэг эндометриоз гэдэг өвчин. За өндөгч хөхний хорт хавдар. За улмаар жирэмслэх чадамж буурахад нөлөөлдөг. Анхны биений им охтуудад хит их эрт ирэхэд бас нөлөөлдөг. За энэ дээр бас би тусгай сэдвэр бас ярих болно. За ер нь бол охтууд маань маш их эрт биений им ирдэг болсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маань одоо тухайн хүний бие махбодод одоо юу гэдгийг хортой нөлөөтэй энэ ч гэдэг юм уу, ер нь нөлөөл нь ямар байдгийг, яагаад ингэж байгаа юм гэдгийг бас тайлбарлаж өгье гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь хөрч эрхтнүүдийн төрөлхийн хөгжлийн ямар нэгэн алдагдал, гажиг бас үүсэх магадлал бол нэмэгддэг байхan. За харин эрэгтэй хүмүүст бол эрбэлгийн эсийн тоо цөөрн, хөдөлгөөн нь буурна. За нөгөө хөвийн бус эсүүд буюу толгой, хүү, зөө сүүлний гажигтай эсүүд орширдог байх нь. За мөн төмсөг, төрөө булчирхаан хор тавдар үүсэх магадлалыг бол нэмэгдүүлж өгдөг. За тэгэхээр эдгээр бодисууд маань нөгөө дааврын үйл ажиллагаанд бол нөлөөсний улмаас ийм олон хөөрчих юм бол асуудал бол үүсдэг. За ганцхан тэр даавруудыг бас ингээд асуудал болгоод байгаа юм биш. Дээрээс нь тэр даавруудыг бий болгодог эсүүдийг бас ийм хүлэх нөлөө энэ төр үзүүлдэг ийм эрсдэлтэй байдаг. За тэрнээсээ улмаас ерөнхийн нөхөн үржихүүн байдал нөлөөлөхөөс гадна нөхөн үржих юм бас
зарим эмгэгүүд үүсэх эрсдлийг бол нэмэгдүүлж өгдөгөө гэсэн үг. Гэхдээ бол яг шууд шалтгаан биш шүү дээ. Энэ бол нэмэгдүүлдэг, нөлөөлдөг ийм хүчин зүйл болж өгдөг байх нэ. За тэгэл энэ бодисууд ч ер нь бол хаасайг байгаа. Одоо ер нь бол ингээд хортойг нь мэдчихлээ. За гэхдээ тэрнээс бол бүрэн ангижрах бол ямарч боломжгүй ер нь бол. За бидний хоол хүнсний одоо нөгөө сабагла бодол, за хүүхдүүдийн тоглоом, за бидний хэрэглэдэг косметик, мейкап бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэлийн янз бүрийн бүтээгдэхүүнүүд, за угаалгын нундханд хүртэл одоо өсний будганд хүртэл гээл ингээд зөндөө маш хэмжээтэй агуулгаддаг учраас бүрэн яг тэрнээс бол сэргийлэхэд бол хэцүү. Гэхдээ тэр бодисуудад одоо хүртэх эрсдлээ бол бууруулж болно гэж үздэг. За ядчил одоо хуванцар усны савнаас татгалзах хэрэгтэй байх нь эсвэл заавал BPA free гэж гэдэг юм уу тэрнийг сонгож хэрэглэх хэрэгтэй байх нь. За хуванцар савнуудад хоол хүнд хадгалтгаа бол бүр мөсөн болох хэрэгтэй, шилэн савнууд ашиглах хэрэгтэй. За хэрэглэж байгаа нөгөө цэвэрлэгээний бодис бүтээгдэхүүнүүд айл болохоор цомхон болгох хэрэгтэй те. Заавал одоо бүх юм зориулсан байх албагүй шүү дээ. Ерөнхийн нэг юм генерал хэрэглэж болохоор юмнууд сонгох хэрэгтэй. За тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн юмн дээрээ бас орц найрлага багтай тий нэг тодорхой юм цөөн найрлагатай зүйлсүүдийг сонгох хэрэгтэй. Тэгээд дотор нь агуулгадж байгаа юмнуудыг бас харах хэрэгтэй гэдэг ингээд нэг ерөнхийн нөгөө хэрэгжилж байгаа одоо юмнуудад анхаарал эхлэх хэрэгтэй байх нь. За бас нэг юм сонирхолтой юм нь нөгөө юм одоо даст буюу гэрийн юм тоосонд шалан дээрх тоос энтерт маш хэмжээтэй бас энэ бодисууд агуулгаддсан байна гэдгийг тогтооцсон байх нь. Тэгэхээр бол ер нь бас тоосыг арчиж цэвэрлж явах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгэхээр тэр цэцмаа одоо хүлд орж байгаа бэбинүүд ер нь хүүхдүүдэд маань шалтай их ойрхон байдаг учраас тэр бодисуудыг бас цэвэрлж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр маань нөгөө ням бактерийг устгах гэдэг юм биш те. Тэр бодисуудад өртөх магадлалыг нь багасгах гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүгээр л одоо баг зэргийн савнтай юм уу эсвэл баг савнгүй ч одоо усаар ингээд цэвэрлээ тэр тооснуудыг аавна гэсэн үг. Тэгэл эргээл бид нэр тэрийгэ цэвэрлэх гэж ингээл амар холармын энтер хийгээл те арчиж болохгүй гэсэн үг. Эргээл тэр хими бодисч хүүхдүүдэд маань нөлөөлөх учраас тэгэхээр энэ бас ийм анхаарал одоо татгууц зүйл байсан. За юм чинь ерөнхийдөө бас нэлээ ийм гоо сайхны бүтээгдэхүүн донд ийм элбэг байдаг. Хэд хэдэн одоо химийн бодисуудын талаар жоохон дэлгэрэнгүй хэлээд өгье гэж болсон. За эхний бодис бол энэ байна. За ийм олон нэршилтэйгээр бол бүтээгдэхүүн дотор ч юм байж магадгүй. За тэгээд нүүрний будаг чигшүүлэх moisturizer буюу бүтээгдэхүүнүүдэд за тэгээд сахлын хөөс, үсний янз бүрийн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдэд бол хэрэглэгддэг ийм хадгалагч бодис байдлаар хэрэглэгддэг энэ зүйл байна. За энэ бол дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлдөг байна. За дараагийн бодис нь бол за энэ бодис байгаа. За энэ бол нарны тосонд нэлээд хэрэглэгддэг юм байна. За 2024 онд Европын холбоо бол бүрэн хоригдсон. Тэгээ 25 он гэхэд бол энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг одоо Европын зах зээлээс татах тэнд зарагдахгүй болох юм шаардлага тавьсан байгаа мэлээ. За тэгээ Америкийн нэгдсэн улс, Япон улсад бас хоригдсон байгаа юм зүйл байна. За дараагийн бодис бол энэ байна. За энийг бол бодисуудыг ингээд уусгаад хооронд нь нэгтгээд тэгээ үнэрт бодисуудыг тогтворжуулахад ашигладаг. За ер нь бол яг энэ бодисыг яг байгаа хэсгийг бол бүтээгдэхүүн дээрээ бараг тэмдэглэдэггүй гэсэн байлээ. Зүгээр юм нөгөө үнэрт бодис гэдэг хэлбэрээр ингээд тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр ийм юм байх юм бол энэ бодисыг агуулсан байна. Fragrance гэж бичсэн бол энэ бодисыг агуулсан байна гэж үзээд бас хэрэглэх хэсгээ бас шийдэх хэрэгтэй. За хүнсний янз бүрийн бүтээгдэхүүнүүд, хүсний нөгөө спрей цацлагуудад за янз бүрийн үнэртэй ус, шампунь, тэгээд нөгөө кондиционер гэдэг тэр үүнд за тэгээд тэр тусмаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд хүртэл байдаг гэсэн байгаа. За эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн талаар ер нь бол би бас ярьж өгнө гэж бодож байгаа. Юун дээр анхаарахын сонгохдоо ямар байх ёстой юм бэ гэдэг дээр бас тусгай сэдв бол орж ирнэ гэж бодож байгаа. За дараагийнх нь болохоор ийм бодис байна. За энэ нь болохоор бас нарны тосонд агуулгаддаг. За тэгээ бүр хардаа ийм юм байлээ. Нөгөө шүрэн хад гэдэг шүү дээ. Тэрүүнд хүртэл ингээд сөрөг нөлөө үзүүлдэг учраас Тайланд, Хавайд бол бүрэн хоригдсан байгаа. Өөрөөр хэлбэл ийм юм агуулсан одоо нарны тосыг энэ газруудад очиж түрхийг хоригддаг юм байна гэсэн үг. За энэ нарны тостой холбоотой энэ асуудлууд бас нэлээд сонирхолтой юм
зүйлсүүд байдсан бэ лээ. За дараагийн одоо бодис маань энэ. За энэ бол бүтээгдэхүүнд их юм нянгийн өсөлтийг юм дарангуйлдаг ийм бодис юм байлээ. Тэгээд нэлийн олон одоо баг ихэнх одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд нyan үрчгээс хамгаалж ингэж нэмж өгсөн юм бодис байгаа. За энийг бас л маш одоо хоригдсан ийм зүйл байгаа бах нэ. За энэ болохоор ингээд нэмээд хідэн бас бодис оруулчлаа. Яг та хэд маань бас хараарай. За энэ маань болохоор нөгөө FDA буюу Америкийн нөгөө одоо мэргэжлийн ялт гэх юм уу, тэндээс бол одоо аюултай мó аюулгүй мó гэдгийг тогтооцсон юм байх нь. За ер нь бол ихэнх бодис маань бол аюулгүй гэдэг нь бол тогтоогдоогүй, аюултай гэсэн үг. Тэгээд ер нь дааврын тогтолцоог ингэж хямраадаг зүйлс байх нь. За нэг сонирхолтой юм байгаа энэ титаниум диоксид, цинк оксид гэдэг маань нөгөө нарны тасанд ордог шүү дээ, тий. Физикал буюу одоо цайруулаад идэг нарны төсүүд байдаг шүү дээ. Тэрүүнд оролцдог гэсэн үг. За гэхдээ бол ер нь бол харьцангуй бол хэрэгжилж болно. Хамгийн гол нь юм цацлага байдлаар юм уу эсвэл powder юм байдлаар хэрэгжилж, өөрөөр хэлбэл бол амьсгалын зам руугаа оруулахгүйгээр хэрэглэх ёстой гэд ингээд гаргацсан байна. За ингээд хортой одоо эдгээр нийтлүүд маань угаасаа ингээд бие махбодод нөхөр шүүн тогтолцоонд бол сөрөг нөлөөтэй гэдэг нь батлагдсан. За тэгэнгүүт одоо юу сонирхож байгаа гэхээр нөгөө үршилжүүлэн суулгах эмчилгээний амжилтанд юу нь яаж нөлөөлдөг юм бэ? Эсийн чанарт нөлөөлдөг юм уу үгүй мүү? Жирэмсэн болоход нөлөөлдөг юм уу үгүй мүү гэдэг асуудал бол яригадад энэ талын судалгаанууд бол нэлээ одоо эрчимтэй явагдаж байгаа. За тухайлах юм бол энэ 24 онд хэвлэгдсэн юм хятадын судалгаа байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг personal care products гэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүнүүд им хэрэглэх нь тэ нөгөө IVF, ICSI одоо эмчилгээний үр дүн нөлөөлөх юм уу үгүй мүү гэдгийг ингээд судалсан байгаа. За энэ судалгааны үр дүнгээр одоо арьсны тэ арчилгааны бүтээгдэхүүнүүд илүү одоо давтамжтай хэрэгэлдэг эмэгтэйчүүдэд өндгийн эсийн одоо maturation буюу боловсралтын зэрэг бол бага байна гэдг нь бол гарсан байгаа. Тэгээд одоо нөгөө miscarriage буюу зулбалт болох магадлал бас илүү одоо тэр бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэдэг хүмүүст бол өндөр байна гэсэн ийм судалгааны үр дүн гарсан байна. За энэ бол 24 оны хятадд хийгдсэн том судалгаа байгаа. За энэ бас нэг хятадын 23 онд хэвлэгдсэн судалгаанд байна. Нөгөө folate буюу нөгөө мейкап бүтээгдэхүүнүүдэд ийм оролцдог энэ бодисын нөгөө фолликулын шингэнд хуримтлагдсан байдал нь IVF эмчилгээний үр дүнд юу нь яаж нөлөөлд юм бэ гэдэг талаар судалсан судалгаа байна. За энэ судалгааны discussion хэсэг дээр нь болохоор одоо эдгээр бодисуудын байгаа хэмжээ нь болохоор нөгөө нэг удаагийн сэтэл дээр авах өндгийн эсийн тоо, өндгийн эсийн боловсролт, тэгээд нөгөө нэг одоо үр тогтоолт энэ төрт нь бол нөлөөлдөг юм байна гэдэг ийм үр дүн гарсан байгаа. За тэгэхээр эн чинь бол одоо нөгөө үршилжүүлэн суулгах эмчилгээний явцыг одоо бид нар хянж чадж байгаа учраас яг яаж нөлөөлөд байна гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр зүгээр жирэмслэх гэж байгаа эмэгтэйчүүдийн өндгийн эсийн чанар боловсралтанд ч гэсэндээ эдгээр бодисууд маань нөлөөлөх боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр аль болохоор одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр маш анхааралтай хандах хэрэгтэй байх нь шаардлагатай бол тэдгээрийн давтамжийг бас хэрэглэх давтамжийг бууруулах юм хэрэгтэй гэсэн үг. За манай IVF-д орж байгаа охтууд бас их мэднэ. За ер нь бол одоо мейкап те хумс энтрийг хийлгэхээс бол ер нь бол эмчнэр нь яах юм бэ гэж зөвлөдөг. Тэгэхээр энэ нөгөө үр дүнгуудээ бодоод ингэж зөвлөд байгаа ах нь. Тэгээ хүмүүс бодох ахaltaа юу яриад байгаа юм те дэлхийн олон газар ингээл нүрэ будаал бүх юмнуудаа хэрэглээл хүмүүс зөв зүгээр жирэмслээл зөв зүгээр эрүүл саруул байна гэж ярих бах хэлэх бах. За угаасаа тийм байж болно шүү дээ те. Хүн болгоны бие махбодын онцлог өөр ахгүй юу? Тухайн нэг одоо ийм хэмжээтэй бодисыг яаж одоо тэрэнд хариу урвал үзүүлэх нь бие махбод болгон дээр ялгаатай. Зарим хүний хувьд бол тэр бодис бол нэг айхтар нөлөөлөхгүй, тэрэнд бол дотоод шүүрлийн тогтолцоо нөлөөлөхгүй явж иж болно. За гэтэл тэр бодиснд зарим хүн бол маш мэдрэг, эмзэг, маш бага хэмжээтэй байсан ч гэсэн ингээд
хөрчгөд нөлөөлөхөөр хэмжээгээр байж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол одоо жишээлбэл бид нэр үзэж шинжилээд ингээд те явж итэл ингээл фолликулын өвчлөнийг л болж өгөхгүй, даврууд нь ингээл хэлбэлзээл янз бүр болоод байгаа хүмүүст бол ер нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд багасгаа гэдэг юм зөвлөгөө өгдөг байхan нь. Тэгэхээр тэд нар маань нөлөөлөдөж магадгүй гэсэн үг байхan нь шүү дээ. Тэгэхээр үнэхээр яг гоо сайхны бүтээгдэхүүн нөлөөлөд чанаргүй гараад байна уугүй юу гэдгийг бид нар хэлж мэдэхгүй л дээ хэцүү. Тэрийг тогтооход бол одоогоор яг ийм клиник нэвтэрсэн шинжилгээ энэ төр бол байхгүй. Гэхдээ л бид нар болзошгүй тэр эрсдлүүдийг бууруулахын тулд анхаарах хэрэгтэй байх нь байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас охтууд маань бас нэлээд одоо тэгээ залуу охтууд маань өсвөр үеийнхэн бас маань энэ дээр бас маш анхааралтай хандаарай гэж зөвлөмөр байна. Ямар нэгэн найрлах нь тодорхойгүй, хаана яаж одоо юу дотор нь агуулсан тодорхойгүй тийм бүтээгдэхүүнүүдийг бол аль болохоор баг хэрэглээрэй гэж зөвлөн. За, ер нь ингээд судлаад байж яхад бол Европ бол нэлээд ийм химийн бодисон дээр нэлээд ийм хатуу хяналттай юм байлээ. Тэгэхээр Европын холбоо бол хамгийн түрүүнд ер нь бодисуудыг ингээд баа нэгээд хэрэглэхийг ингээд хориглосон байх жишээтэй байдаг юм байлээ. Тэгэхээр Европын холбооны одоо батлагдсан тийм гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол миний хувьд бас арай илүү safe найдвартай юм шиг санагдсан. За, хэрвээ сонирхож байгаа бол янз бүрийн аппликейшнуд байд юм байлээ. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнд орж байгаа бодисууд чинь одоо ийм EDC-нүүд байна уугүй юу гэдгийг юм шалгадаг аппликейшнуд хүртэл ингээ оронд байх жишээтэй. Тэгэхээр та хэд маань бас хэрэгжилж байгаа энэ юмнуудаа ингээд хараад үзээрэй. Тэ дотор нь үнэхээр түрүүний дурдсан юмнууд ингээд байна уугүй юу гэд үзээрэй. Яа бүтээгдэхүүнүүдийн маань нөгөө листийн дээгүүр жагсах тусмаа л тэр бодис одоо тухайн бүтээгдэхүүнд их хэмжээтэй орсон голлох бодисон гэсэн үг гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд шалгаад үзээрэй гэж хэлмээр байна. За, тэр тусмаа pregnancy буюу одоо тий үнэртүүлэгч орсон тийм бүтээгдэхүүнүүдээс бол аль болохоор ер нь татгалзах шаардлагатай гэж зөвлөн. Яг тэгвэл тэнд юу байгаа нь биднэрт мэддэхгүй. Тэр нэрийн тор маш олон тооны юм бодисуд байх боломжтой. Тэр нэргээд таны хөрч үйл ажиллагаа юмудад нөлөөлөх магадлалтай. За, гуравт гэх юм бол нөгөө эндометриоз, PCOS-тэй охтууд маань бас энэ дээр анхаарал үзээрэй тий. Тэгэхээр энэ маань бас нөгөө өвчний эмгэг зам механизм бас оролцох магадлал байдаг учраас бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бүтээгдэхүүндээ юм дээр бол анхаараарай гэж зөвлөмөр байна. За, мейкапын эсрэг хүн бол би ерөөсөө биш, мейкапыг тодорхой хэмжээгээр гайхалтай үр дүнтэйгээр хэрэглэж болно. За, гэхдээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж чинь тэ хэр давтамжтай хэрэгжилж гин гэдэг дээрээ бас анхаараарай гэж хэлмээр байна. За, дээрэс нь нарны тосон дээр бас анхаарах шаардлагатай гэдгийг би бас сая л мэдэж авсан. Ер нь бол яагаад гэвэл нөгөө physical, chemical гэд хоёр төрлийн нарны тос байгаа шүү дээ. Гэхдээ сүүлийн үед бол химийн төрлийн одоо нарны тосыг бол эмэгтэйчүүд маш хэрэгжилж байгаа. Яагаад гэвэл тэд нар ингээд цагаан муухай юм үүсгэдэггүй, төрсний дараа маш гоё юм чийгшилтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг учраас би ч гэсэн хувьдаа бас юм химийн төрлийн нарны тосуудыг хэрэглэх бол дуртай байдаг. Маш юм хэрэглэхэд амар гоё идэг штэ угаасаа. За, physical нарны тоснууд бол жоохон түүхтэй ингээл цагаан энэ төр үүсгээл тэгэл тэр тусмаа одоо ингээ борлцсон байгаа үедтэй тиймэрхүү тос энэ төр хэрэглэх бол түүхтэй байдаг нь үнэн. Гэхдээ ер нь бол яг уу ингээ юм уншиж хахад бол одоо physical нарны тосыг эргээд бас ингээд илүү түлхүүтэй зөвлөдөг болцсон байгаад байгаа. За, тийм учраас өөрсдийнхөө нарны тосын агуулгын бас хараарай гэж зөвлөн. Хэрвээ хойноо байхгүй бол интернетээр энэ төр ороод те энэ бүтэн найрлагын лист байдаг шүү дээ. Тэд нэрийг бас сайн ажиглаж хараарай гэж хэлмээр байна. За, дараагийн удаад юм чинь phytoestrogen гэдэг юмны тухай ярьж өгнө. За, энэ ер нь нэлээд бас хүүхнүүд хэрэгэлдэг. Одоо сайн гээл те эмэгтэйчүүдийн дааврыг зохицуулна, дааврыг чин гоё болгоно, эмэгтэйлэг байдал үүсгэн ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар юм сурталчилсан бүтээгдэхүүнүүд бол маш их байдаг. За, тийм дотор phytoestrogenүүд явж явах магадлал бас байгаа. За, энэ нь эргээ таны бас өөрч үйл ажиллагаанд сургуур нөлөөлөх магадaltaй байдаг учраас бидний хувьд бол яг манай дээр явж байгаа охтууд дээр бол тиймэрхүү юмыг бол бүрэн хориглодог. Тэгээ тэр дотор ямар бодисууд бийж болох юм, яагаад бид нар энийг хориглоод идэх юм бэ гэдгийг бас нэлийн одоо үндслэлтэйгээр тайлбарлаж өгөө гэж бодож байна. За, тэгээ энэ дугаар маань та бүхэн таалагдсан байхаа гэж найдаж байна. Ямар нэг юм
одоо өөртөө тусгаж авсан байгаасай гэж үнэхээр хүсэж байна. За химийн нэр томьёонууд ингээд төвхтэй байгаа бол дахин үзээд скриншот хийгээд ингээд хайгаад үзээрэй. Маш их мэдээллүүд гарч ирнэ. За гэхдээ нэрээ интернетд байгаа мэдээлэл болгон ч үнэн биш шүү дээ, тий. Гадаад хэл дээр бичигдсэн болгон сайн гэсэн зүйл биш. Бас ийм скам, бодлоо мэдээлэл зөндөө явж идэг учраас их сурвалжуудаа сайн шалгаж агаарэ гэж хүсмээр байна. За тэгээд шеэрлээд өгөөрэй. Subscribe дараарай гэж хэлмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.